шудраг байдлыг их хэмжээнд эдэлж Нийслэлийн сургуулиуд төрийн талбай мандуулах ёслолыг нэгдсэн журмаар эхлүүллээ. Эх оронч сурагч хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 64 сургуульд төрийн талбайг мандуулах хийгээд шудраг ёсны тангараг өргөж, эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархах, хариуцлагатай ёс зүйтэй иргэн болж төлөвшгөд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хөтөлбөр энэ жилээс нийслэлийн бүх сургуулиудад хэрэгжиж эхэлнэ. Монгол хүн баялагынхаа эзэн зөвлөлдөх санал суулгахын 1-р уншаад орон даяар эхэллээ. Ирэх сарын 3 хүртэл үргэлжлэх уг санал суулгахыг үндэсний статистикийн хороотой хамтран зохион байгуулж байна. Олон улсын жишгт нийцүүлэн боловсруулсан төвөрийн аргаар нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нийслэлээс 830 орон нутгаас оролцсноо. Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол оюу толгой хариуцлагатай офсет компанид ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнд гэж ерөнхий сайд Замдан шатар мэдгдлээ. Төлбөрийг энэ жилээс бус харин 2020 оноос хойших байдлаар тооцож өхөн авна. Хэрвээ төлбөр төлөхгүй, нийгмийн хариуцлага ухамсарлахгүй бол ус ашиглуулахгүй байх асуудлыг судалж танилцуулахыг усны газарт даалгав. Сүүлийн жилд захилгаан дугуй, эсгүүтэр, сургааны хэрэглээ огцом нэмэгдсэндээ холбоотой зам тээврийн осол гэмтлийн тоо өссөн. Тиймээс 18 нас хүрээгүй иргэн сургаан унахыг бүрэн хориглоод байна. Мөн 18 нас хүрсэн бол А ангиллын жолооны үнэлэлтэй байхыг шаардна. Энэхүү тээврийн хэрэгсэл касктай байх хэвээр. За дээрээс нь зүүн гарталдаа одоо толтой байх хэвээр, улсын дугаартай байх хэвээр гэсэн одоо стандарт шаардлагууд тавигддаг. За хэрвээ таны хүүхэд 16 нас хүрээгүй мөртлөө энэхүү тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцож байх юм бол цагдаагийн байгууллагаас эцэг их асран хамгаалагчид нь хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай. Импортыг орлох гантик чулууны дархан гантик үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо. Үйлдвэрийн энэ хэсэгт сар бүр 20 мянган метр квадрат хавтанг боловсруулна. Харин оны эцэст 2 дугаар ээлж ашиглалтад орсноор хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ. Жилд ойролцоогоор 10 сая Америк долларын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мөн экспортлж валютын урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна. Байгаль нуурын дагуу орших Турка хэмээх тосгонд энэ амралтын өдрүүдэд байгаль нуурын загасчлал болно. Тус үйл ажиллагаанд оролцохоор жүжигчин Гоша Куценко хүрэлцэн иржээ. Түүнийг улаан үдийн онгоцны буудалд бурад ёс заншлаар сүү хадагтай угтан авсан байна. Сонирхолтой байгаль нуурын загасчлалд манай улсаас ч мөн төлөөлөл оролцсноо. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа.